Сайн байцгаана үзэгчдээ та бүхнийхээ орой амгалан айлтгая. Цаг үзлэл нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр манай өнөөдрийн зочны хойморт Монгол Улсын гавьяа жүжигчин, дуучин, продюсер Дарт Ундаг ирсэн байна. Танд энэ орой минь төргий. За баярлалаа. За өнөөдөр чинь бас баярын өдрөө тийм ээ. Тэгэхээр яхаар аргагүй одоо урлагийн салбарт тэр дундаа одоо Монголын өв соёл, урлагаар дамжуулаад дэлхийд одоо Монголыг бас таниулж яваа таны одоо амжилт, ажил үүс бас өнөөдөр орой яхахгүй үзэгчд маань хүрэх ёстой ийм орой гэж би бодож байна. Тэгэхээр би бол асуултаа яагаад өнөөдөр баярын өдөр учраас ер нь эх оронч байхын тухайтад та ямар бодолтой явдгийг, эх оронч хүн гэж ямар нэг хэлдэг. Та жишээлбэл өөрийгөө би бол эх оронч хүн гэж бас хэлж чадах уу? Ер нь бол хэлчихнэ. Ягаад тэгэхээр эх оронч хүн гэдэг чинь өөрийнхөө л хийж чадах, өөрийнхөө л оруулж чадах хувь нэмрэл эх орондоо оруулаад эх орныхоо одоо залуу үе те урлаг соёл одоо аль салбар байж болно шүү дээ. Тэр салбартаа л өөрөө дэвшил хөгжлийг авчирч тэрэндээ тодорхой хэмжээний өөрийнхөө хийж чадах бүх зүйлээр л оролцож хийж чадж байгаа энэ хүн л эх оронч шүү дээ. Тийм болохоор зүгээр цээжэд илдээд ойрлоод тахтай биш. Юм хийгээд бүтээгээд эх орондоо бүр эх орныхоо нэрийг дэлхийд мандуулах ч юм уу эх орондоо асар их зүйлийг хийгээд бүтээчдэг ч юм уу те маш одоо үр дүнтэй зүйлийг хийгээд бүтээчих юм зүйлийг л хэлэх байх гэж ойлгож байна. Тэгэхээр та бол өөрийнхөө хувь нэмрийг ямар ч сан оруулж яваа учраас би эх оронч хүн гэж хэлж байна. Тий би бол одоо юу гэдгийг зүгээр яг нэг үйлэхэд бол би одоо 37-8 жил ер нь урлагийн салбарт ажиллаж байна. Тэгээд энэ ажиллаж байгаа хугацаанд бол Монголын хамгийн анхны сонор студийг халуун бит хоёр анх байгууллаа тийм. Энэ студ маань Монголын урлагийг мэдээж одоо CD өөрийн гэсэн уран бүтээл, өөрийн гэсэн тоглолттой болгож гаргаж ирж одоо чадсан ийм одоо хувьсгалыг хийсэн баггүй том хувьсгалыг. Хамтлаг болгон өөрийн гэсэн альбом гаргадаг болсон. Тэр альбомондоо зориулаад өөрийн гэсэн тоглолтоо хийдэг болсон. Эн чинь өөрөө маш том хувьсгал шүү дээ. Тэгээд би бол дараа нь өөрийнхөө студийг тусад нь байгуулахдаа энэ дижитал студ гэж одоо энэ Protus гэх систем байгаа да мундаг том одоо систем. Энэ системийг Монголд хамгийн анх оруулж ирж ирсэн манай студ те Дашка студ. Тэгээд энэ дээрээ үндэслээд хажуугаар нь би дуулаачийн курс бас байгуулсан. Одоо надад бол 1200-300 шав байна дуучин шавнар. Ер нь үндсэндээ бол одоо энэ рок попын залуу үеийн баг нэг 60-70-80% нь бол манай шавнар бүрдүүлж байна одоо тий. Тэгээд одоо сүүлд яах вэ хүн хамтлага гаргаж ирлээ тийм ээ. Ингээд бодоод үзэхлээр энэ хувь хүн өөрийнхөө эх орондоо оруулж байгаа хамгийн том хувь нэмэрнэ. Тэгээд энүүгээрээ өөрийгөө эх оронч гэж хэлж болно гэж ойлгож байна. За тэгэхээр Монголын рок попын урсгалаар одоо уран бүтээл хийж байна. Хувийн хамтлаг болвол гэж ингэж хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр 18 онд үүсгэн байгуулагдсан. Та бол мэдээж энэ хамтлагийг бий болгохын төлөө их хөдөлмөр, их цаг хугацаа зарсан байх гэж хэн бүхэнд бас санал нийлэхээр ийм л одоо сайхан тоглолтыг, ийм сайхан бүтээлийг, шинэ урсгалыг бий болгож чадсан л да. Тэгэхээр та ер нь хэр их хугацаа зарав? Яаж хөдөлмөрсөн тухайгаас үзэгчдэйгээ хуваалцвал? Ер нь бол энэ 9 жилийн өмнөөс л эхэлсэн зүйл те. Тэгээд яг нь санаа олсон санаагаа бодох, тэрийг чинь гашлах гээл ингээл хугацаа явдаг л та. Хүн бодно нэг хэсэг. Тэгээд яаж хийвэл гоё юм гэж тэр бас уучраа тийм амархан болохгүй шүү дээ. Тэгээд нэг судалгааны ажлууд руу орж үзсэн. Тэднэр нэлээд их судалгаа хийж үзлээ. Ингээд ирэхлээр ер нь Монгол туурхтан орнууд дотор харьхраа хүмүүст улс олон биш дээ. Эдгээр дотор ийм чиглэлээр хийж байгаа хамтлаг уран бүтээлүүд байна уугүй юу гэж судалгаа хийж үзсэн. Тэгээд энэ дотор байгаа өвөр Монгол одоо энэ Туваа гэл янз бүрийн орнууд бол рок чиглэлээр хийдэг хамтлагууд олон бий. Гэхдээ яаж ялгарч яаж өөр одоо байх вэ гэдэг дээр л толгой айгүйх гашилсан. Тэгээд энэ тал дээр бол нэлээд тэдрээс өөр болгох, өөрийн гэсэн хөгтөө байх тийм ээ. Тэгээд тэр хөгжмийн зэмсгүүдийг ер нь ямар байлгах вэ? Яагаад шин төвшөнд гаргаад ирж болдгүй юм. Тэгээд энэ талаас нь бодож бас нэлээд цаг хугацаа зарсан. Хамтлагийг бол байгуулахад би бол нэг 3 жилийн хугацаа зарсан байгаа. Ер нь судалгаанаас хойшоогоо бол хамтлагийн бүрдүүлэх ажил хамтлаг бол нэг дор бүрдчихээгүй. Энэ ингээл нэг хүн ороод тэгэл дараагийн хүнээ
нэлээд удаан байж байгаа л аваад ингээд цуглуулаад ингэж явсаар агаал 3 жилийн өр үтцсэн юм л хамтлаг юм байна. Тэгээд уран бүтээлүүдэд туураад сүүлийн нэг 6 сар бид нар бол яг Европын төр эхлэхээс 6 сарын өмнөөс ард тоглодог, ард талдан тоглодог 4 цахилгаан хөгжимчнээ олж авсан. Тэгээд эдгэртэйгээ маш сайхан бэлтгэл хийж агаад Европын төрийг эхлүүлсэн байд. Нэгтэл маш их санаа зовсон л доо. Энэ залуучууд чинь анх удаа дэлхийн тайзан дээр гарч байгаа. Хоёрдугаарт анх удаа энэ шинэ стилээр тоглож байгаа. Тийм ээ? Тэгээд анх удаа ингээд нийлээд ингээд нэг тоглох гэж байгаа энэ байдал нь өөрөө залуучуудад бас одоо урдлын дүрг бол урд нь ийм цахилгаан хөгжимтэй бас ингээд хамтлаг болоод бүр ийм том тайзан дээр тоглож ирсэнгүй байхгүй шүү дээ. Энэ чинь дандаа үндэсний урлагийн чиглэлийн усууч өөр. Тэгээ ингээд ирэхлээр надад бас яг тайзан дээр гараад тоглох гэж хахад нь дотор бодогж исэн зүйл бол амар байсан л та. Яадаг бол яаж хүлээж авдаг бол ямар нэг эрс тайзан дээр гараад алдчихгүй энэ төр гэж санаа зовоол тий. Тэглгүй яах вэ тий. Та хэллээ штэ хархира хөөмийн тэр одоо өнгө аядан тий тэр юмыг одоо үндэсний тэр одоо их шиг аялгүй нэмийг оруулж ирэхээс гадна мэдээж дэлхийн хамтлаг болгох зорилго тавьсан гэж би бол харддаг л да. Ер нь олон үзэгчдийг харж байгаа анханасаа л энэ дэлхийд Монголыг гаргах гэж хийсэн юм байна гэж. Тэхийн тулд дэлхийн тэр рок попын урсгалыг бас тэндээ шингээх тэднэрт бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэдний юмыг ер нь хэд судалж ээж бас шингээсэн бэ? Одоо энэ олон улсад байгаа энэ рок янз бүрийн тоглодог хамтлаг дуучдыг багасаа л сонсч өссөн л дөө би. Ер нь бол тэр чиглэлийн юмнуудыг мэднэ. Гэхдээ тэдрээс өөр байх гэдэг чанарыг л илүүд барьсанд байгаа юм гол нь. Ягаад тэгэхээр хөг нь өөр байх хэрэгтэй болж таарсан. Тоглох арга барил нь тэрийгээ дагаад бас өөр хэлбэр болсон, хэлбэртэй болсон. Ингээд ирэхлээр өөрийнх нь нэг тоглох арга барил, өөрийнх нь тембр, өнгө төрх, өөрийнх нь дууралтын онцлог чанар эдгээр гараад ирэхлээр энэ зүйл маань надад харагдахдаа цоошин зүйл болж хуурж байгаа нь харагдсан байхгүй. Тийм учраас би итгэлтэй байгаа байхгүй. Өөрөө дотроо. Гэхдээ энийгээ би гадагшаа хүнд ерөөсөө яриаггүй. Юм бүтээгүй болохоор тэр чинь төрүүлж хэлэхгүй шүү дээ. Тийм учраас дотроо айгүйх итгэлтэй байсан. Тэгээд ер нь энийг нэг төгс сайн хий. Эндээ ер нь байгаа юм а бүгдийн сайхан зориулаад надад нэг тийм шууд ингээд эхэндээ бол эргэлзээтэй энэ зүйл чинь зүгээр судлаад ямар болох нь мэдэхгүй шүү. Зүгээр судлаад явж. Яг энэ зүйлүүд нь гараад ирэх үед бол надад бүр амар хитгэл төрсөн. Тэгэл би ерөөсөө шууд энийг ер нь яг хийн гээд. Тэгэл ерөөс шулуудаал орцсон. Энэ зүйл маань болохоор өөрийн гэсэн хөгтэй гэж би хэллээ. Өөрийн гэсэн тоглох арга барилтай гэж хэллээ. Тэгээд дуулах арга барил нь хархираа, шахаа, хөөмий гээд онцлог шинжүүдээр нь дуулаад гаргачихж जैन тийм ээ. Ард талд нь бол үндсэндээ яг энэ товшуур идрээр тоглож байгаа тоглолтууд нь өөрөө цэвэр рок стилийн тоглолтуудыг гаргачихж байгаа. Тэгээ ингээд ирэхлээр энэ өөрөө ер нь бол нэг хамтдах энийг холбож үзэх гол шалтгаан нь бол өвөг дээдсийн маань хийжсэн энэ уран бүтээл, өвөг дээдсийн маань өвлүүлж ирсэн тэр өв соёл энэ төр ингээд хараад үзэхлээр ерөөсөө л рок урсгал тэр дотор өөрөө байж байгаа байхгүй. Тэр хархираа шахаа хөөмийн дотор чинь манайхан гитерхээ уянгалуулаад гоё зөөллөө дуулаад байна л да. Тэгтэл энэний нөгөө арай түрэмгий, арай жоохон эрч хүчтэй байх тэр характерыг оруулаад ирэхлээр эн чинь өөрөө тийм хувилбарлуу шилжүүлчихлээр өөрөө энэ өөр болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр та 9 жил зарцуулсан гэдэг бол магадгүй тэр өмсгөл, зүүсгэл, хувцс тий тэгээд тэр нэг хөгжмийн зэмсгүүдийнх нь тэр нэг хийц, завгар эдрийг бол үнэхэрийн одоо реформ бүрстэ шин тесрэлт хийн гэж ярьдаг да бид нар тийм хэмжээнд л гарахгүй бол ингээл нөгөө ерөнхийдөө байдаг хэв маягийг бас ингээд дагах юм бол нэг их тийм тесрэлт болж чадахгүй байх гэж тооцоолсон болоо гэж. Тэгэхээр нэрнээсээ ахуулаад одоо нэрний тайлбар байдаг хүннүү гэдэг нэрний одоо бас гарал үүслийг авч хүү гэж нэрлсэн ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр та жоохон хэр судалгаа хийв ер нь үндэс угсаа яг Монгол одоо гарал тэр юмаа илүү тодтохыг хүссэн байх гэдэг нь харагддаг шүү дээ. Яагаад Монгол рок гэж болоогүй? Яагаад одоо шаман рок ч юм уу эсвэл юу гэдэг нь те өөр одоо нэг тийм өөр нэр томьёо байж болоогүй. Яагаад хүннүү рок гэж хэлэх болсон юм бэ? Яагаад тэгэхээр нөгөө товшуур гэдэг хөгжим маань өөрөө бүр хүн үед үүссэн хөгжим.
хуурны өвөгдөөцсөн байхгүй юу. Тэр үед хуур гараагүй байсан, товшуур л байсан. Товшуурнаас хоошоо ном хөгжим, ном бий болж иж хуур бий болсон гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр хүнүү үеэс эхлэх нь зөв юм байна гэж би харсан байхгүй юу. Тийм учраас хүнүү рок гэж нэрлэх нь зөв юм байна. Хүү гэдэг нэрний үг нь бол угаасаа хүнүү гэдэг чинь өөрөө хүн улс гэсэн л утга шүү дээ. Хүн. Жинхэнэ нэр нь бол хүн. Тэгээд хүн улс чинь хүн улс гэдэг хүн гэж яриад байгаа зүйлийг чи их үг нь хүү гэдэг үг байгаа юм тий. Одоо хүнүү үгэн доторх судалгааны их үг нь хүү. Хүү гэдэг үг нь болохоор энэ одоо их үг нь болохоор өөрөө хүн, хүмүүн, хүүхэд, хүүхэн гэж одоо бид нар ярьдаг шүү дээ. Тэгээд ингээ яриад үзэхлээр энэ нь өөрөө оюун ухаантай амьтны ерөөсөө их үг л болж хуурж байгаа байхгүй юу. Нөгөө талаас нь харахаар хүн одоо амьсгаа хамгийн анх аваад эхэлсэн хүүхдээ хамгийн сүүлийн амьсгаагаа хураагаад дуусч байгаа энэ хоёр эхлэл төгсгөлийн хоёр цэг гэдэг талаас нь яагаад тэгэхээр YouTube дээр бол хүү гэсэн нэртэй йогийн амьсгалын дасгалын тийм хичээлүүд байдаг. Энэ нь өөрөө хүү гэж ороод ирдэг байхгүй. Тэгээ эн чинь өөрөө хүү гэдэг чинь өөрөө бүр амьсгал гэсэн үг. Тэгээд амьд одоо оюун ухаанд хүн амьтан гэсэн үг тий. Энэ л одоо бүх их үг нь гэсэн санаа. Тэгээд энэ утгаар нь оруулж анх бид нар авсан. Хувцс тэр хөгжмийн зэмсгүүдийн талаар хувцс бол одоо манай алдартай бас одоо энэ загвар зохиомтойч манай Ариун Сүрий шүү дээ. Ариун Сүрий бол загвар нь надад маш их таалагдсан. Тэгээ тэрэн дээр би өөрийнхөө нэг жоохон рок хэв шинж тийм ээ. саналаа Тэр байгаа юмнуудаа бас жоохон шигтгэхэд хэлээл. Тэгэл энэ хувцсныхын загваруудыг ерөнхийд нь гаргаж ирсэн байт энэ залуучууд. Хуур хөгжим одоо энэ хөгжмийн зэмсгүүдийн хувьд дээр бол ерөнхийдөө яагаад морин хуур дандаа бор өнгөтэй байх хэвээр. Яагаад морин хуур дандаа толгоо нэг тийшээ харддаг байх хэвээр. Яагаад морин хуур нь эзэн рүүгээ хардсан эсвэл морин хуур нь ямарваа нэгэн одоо үйл хөдлөлтөй тийм ээ. Ийм одоо толгоо молгоотой байж болтгүй. Тэгээд энэ талаас нь бодоод сандаг дорж гэдэг залуутай энэ тал дээр хамтарч ажилласан. Тэгээд энэ загвар маань бас маш сайхан болсон. Би бодоод байна л да. За манайханд бол яг хөө тэр одоо хувцс гаргадах байдал, дуулалт тийм ээ яхал аргагүй бидний одоо төрж өсгөөс өсвөлээл сонсож байсан тэр аюулгүй их шиг дотносоо санагдаж байгаа. Гадныханд бол тоглолтоо ингээд хүргээд олон дэлхийн хэмжээнд цорайтуулаад ирэхийн цагт би таныг их тийм өөр мэдрэмж, өөр одоо үзэгчдийн тийм авч байгаа таашаал нь Монголынхоос өөр юм байна гэдгийг нэг олж харсан тийм зүйл байгаа болов гэж бодоод байна л да. Магадгүй тэдний тэр дотоод ертөнцийн тэр урлагийг хүлээж авч байгаа. Тэр тусмаа Монголын тэр бараг одоо судалгааны хэмжээнд очиж болох үс юм бүтээл тоглогдоод ирэхээр дэлхийн анхаарлыг татаад эхэлж байна л гэж хараад байна. Тэгэхээр энэ дээр танд бас гадныхны нүдээр та бүхэн маань ингээд харахаар ер нь ямар санагдаж байна? Гадныхан чин асар олон жилийн рок юм урсгалын бүр төвхтэй юм улсууд ч үү. Эдгэр чин одоо энэ рок гэдэг одоо зүйлийг чин анх бий болгож гаргаж ирсэн энэ дэлхий дээр тийм ээ. Мундаг улсууд байна. Тэгээд эдгэр чин хөгжлийнхаа бүр одоо хэддүгээр үе шатнч явж байгаа мэдэхгүй тийм. Эсвэл тулцсан ч юм уу тийм. Асар өндөр хэмжээнд явж штэ. Энэ зүйл бол тэдний бүр өмнө сонсож байгаагүй цоошин зүйл байж чадсан учраас эдгээр тийм ээ анхаарал хандуулад байгаа юм. Хоёрдугаарт энэ дууны цаатлын нэг өөрийнх нь тэр дуурж байгаа нэг тэнгэрлэг байдал өгдөөцсөн юм байна. Тэр нь хүч вэ шүү дээ. Ягаад ч нэг юм тэнгэрээс нэг хүн ингээд нэг юм те оргил хоолоогоор бүдүүн оргил хоолоогоор дээшээ юм сөнгөдүү нэг тийм хөгшин хүний хоолоогоор дуулаад байгаа юм шиг те. Иймэрхүү мэдрэмжийг өгөөд ирэхлээр эдэр тэгээд үгийн утга эдрээ эдэр чинь айгүй их орчуулууд сонсож байгаа гадныхан. Тэгээ ингээд утгыг ойлгоод ирэхлээр энэ ямар айхтар одоо гүн ухаантай яасан мундаг одоо уран бүтээл болцсон бэ гэдэг талаас нь их ярьж байгаа. Энэ талаас хараад үзэхлээр өвгдийн маань тэр өв соёл хийж одоо өвлүүлж ирсэн бидэрт өгсөн энэ зүйлүүд маань өөрөө зөв хандлага зөв зүйлийг олоод хийж чадах юм бол энэ өөрөө бүр тэнгэрийн зүйл байхгүй угаасаа л тэнгэрийн зүйл. Тэгэл энэ талаас нь хараад боловсруулаад зохиогоод гаргаад тэр дууралт эдэр нь цаанаа нэг юм зөөлөн фундамент нь айгүй том тийм ээ.
Тэгээд нэг юм хөшигний цаана ингээ бөглөө ингээ дуграад байгаа юм шиг ийм нэг тембэр дуграад байгаа юм. Тэгээ энэ тембэр нь өөрөө хүмүүс нэг талаасаа бол нэг жоохон юм айц өгдөг, нөгөө талаасаа бол бүр юм шүтэх, тэрийг бишрэх юм зүйлийг өгöd нь штэ. Тэр тембэр нь өөрөө бас. Тэгээ энэ талаас нь хараад үзэхдээ аль аль талаас ерөөсөө л өвгдийн соёл шүү дээ энэ чинь. Өвгдөөс уламжилж ирсэн зүйл. Яг хөө зарим улсууд одоо та нар наад Чингис хаан гэдгээ бол наад өв түүхээ хай. Одоо урагшаа харж алхах цаг болсон. Дээлмэл яриад ах ингээл хүмүүс шүүмжлээл байгаа тийм. Илүү орчин цагтаагаа хөлөө. Одоо хөлөө нийлүүлгээдгүй. Хөлөө нийлүүлэл явж л байгаа. Гэхдээ бид нар ялгарах ганц юм бол өв соёл түүх шүү дээ. Эндээс бид нар юм хоолоод хараад гаргаж ирээд ах юм бол олж харахгүй байна. Олж хараад тэрийг орчин үеийн байгаа байдалтайгаа хослуулад, ашиглаад, хэрэглээд ирэх юм бол асар их зүйл байгаа. Жишээлбэл одоо европчууд нөгөө фермийн аж ахуйгаар үхэр малаа тижээдэг байсан да. Саяхнаас бэлчээрт гаргаад тижээх нь зөв юм байна гэдэг шийдэл төр хүрлээ шүү дээ. Энэ олон жилийн дараа. Ер нь мал гэдэг чинь ийм тижээлэр явах ёсгүй. Өөрөө тэр сайн чанарын өвсөө олж идээд тэгжээж махан хамттай байдаг юм байна гэдгийг сая л тогтоолоо шүү дээ. Гэтэл эн чинь манай өвгдээцэд байсан юм шүү дээ. Тэгээ яагаад энийг үгүйсгээд бид нар те яагаад байхгүй болох гээд яагаад тэр фермийн аж ахуй одоо тэрийг болж эхэлж хат манайх одоо ферм эхлүүлэх гэж явж шүү дээ. Ингэж болохгүй байхгүй да энэ байгаа зүйлтэйгээ өөрсдийнхөө өвгдөөс уламжилсан зүйлээ яг бариад явах хэрэгтэй юм шиг надад санагддаг тийм. Ер нь өчигдөргүй өнөөдөргүй маргааш гэж байхгүй л гэж бид ярьдаг тийм ээ. Нэг талдаа нөгөөтэйгөр бол бид ярьдаг шүү дээ. Монгол хүн гэдэг чинь тэнгэр заяатай хүмүүс гэл тий. Тэгээд яг таны ярианаас нэг тийм омогшил тийм одоо зүйл надад бас мэдрэгдчихлээ л да. Үнэхээр ч нэрээ тэнгэр заяатай гэдгээ бид нар ямар байдлаар яаж ямар аргаар хэрхэн яаж дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрүүлэх юм. Зүгээр л Чингисийн үр сад гэд яриад ах нь биш. Тэрийг яаж үйлдэл болгох юм. Тэрийг яаж үнэхээр тийм Чингисийн үр сад Чингис гэдэг хүн чинь өөрөө юм агуу хүн байсан. Тэрний үр сад яхаарахгүй хүчрэхэг байна гэдгийг нэг хүлээн зөвшөөрүүлэх тийм юм хийх л ёстой юм шиг байгаа. Тэгээд зарим талаараа бас муучлагддаг л да. Чингис нэрээ одоо бүх юмн дээр тавьсан байна. Чингисээр одоо хинээрхч байна, хинээрхл боллоо л гэл тий. Одоо нэрээ юун дээр тавихгүй, юун дээр байхгүй гэдэгт бас та ямар үзэл бодолтой явдаг вэ? Ер нь бол яг өвгдээцээрээ бахархаж явж байгаа зүйл маань өөрөө эхэндээ бол их тийм зөв байсан юм а. Сүүл рүүгээ энэ өөрөө зүгээр нь хоосон хинэрхэл болчлоо л доо. Одоо олон 10 жилийн хугацаанд. Тэгээд энэ цээжэд дэлдэдэг нэг худлаа ойролдог. Тэгээд би Монгол хүн байна, би Чингисийн үр сад байна гэдэг тэ ингэдэг биш. Зүгээр л одоо эн чинь соёлтой глобалчлагдсан нийгэм байна шүү дээ. Энэ нийгэмд тааруулаад өөрсдийнхөө юм Монгол хүний оюун санаа бол өөрөө асар өндөр түвшинд байдаг шүү дээ. Тийм учраас энэ оюун санаагаа хөгжүүлэх, энийгээ улам сайжруулах, тэгээд Монгол дэлхийд хүчтэй болох гэдэг зүйлийг хийхин төлөө хүн болгон өөрийнхөө оюун санааг уралдуулж өөрсдөө дотор хамгийн гол нь эв ийтэл байх хэрэгтэй. Эв ийтэй хоорондоо эвлэлтэн нэгдэж чаддаг, бие бинийгээ хайрлаж чаддаг, бие бинийгээ гадны бус зүйлээс хамгаалж чаддаг тийм нэг санаатай, нэг үзэл бодолтой байх ёстой юм шиг санагдаж байгаа. Манайхан бол нөгөө тамийн тоогоонд орцсон үлгэр гэдэг шиг л яг л байна одоо бол. Муулах юмн дээр бол яасан ч олон одоо хүмүүс шавдгийн тий гар ялаа шиг сайн юм хийгээд гаргаад ирэхлээр яагаад энийг сайн болчлоо, яаж явж байгаа сайн болох ч вэ? Ямар их зовлон туулсан бол тий ямар их өмч хөрөнгийг зарж ээж, ямар их оюун санааг, ямар их цаг хугацаа нойрыг хасч ээж энийг хийсэн болоо гэж бодож үзсэн үү гэж би асуумаар санагддаг байхгүй юу? Хүний имийг муулахаас өмнө эхлээ сайн бодох хэрэгтэй. Гадны улсууд үнэлт өгнөлтөө өгөөд янз бүр болоо явж явах зарим улсууд тэрүүгээр муулаад тийм ээ. Өөрт нь ямар ч хэрэгтэй юм би ойлгохгүй байгаа байхгүй юу? Тэгснээрээ яг тэр хүн өөртөө юу олж авах гээд байгааг нь ч би ойлгохгүй. Ямар хариулт хүсээд байгаа? Юуг ч хэлүүлэх гээд байгаа юм. Муулснараа тэр хүн өөрт нь мөнгө ордог бол бажаастай шүү дээ. Муулаад явж болно. Даанч тийм байхгүй байхгүй да. Тэгээ чи Монгол хүн шүү дээ. Энэ зүйл гараад ирснээрээ нэг хүн ч гэсэн дэлхийд нэрээ цуурайтуулаад гараад ирвэл бидэнд хэрэгтэй байхгүй юу? Хэрэгтэй. Спортын одууд гарч ирээ, дэлхийд од болоод сайн тамирчид гарч ирээл байвал бидэнд хэрэгтэй. Бид нар зүгээр л ялсныг нь хараад медаль авсныг нь хараад байгаа болохоос биш.
тэрий чин дагаад энд асар олон гадны жуулчд ирж байгаа шүү дээ. Ирж байгаа шүү дээ. Тэгээд энэ ирж байгаа зочид чинь бид нар өөрсдөө л бэлтгэх хэрэгтэй байхгүй харин хүм уулж ахихаа орно. Яг үнэ. Би одоо энэ Би юу хийж би энэ байшингаа яаж гоё янзлах вэ? Зочид уудлаа яаж гоё болох вэ? Эсвэл хоолны менюгаа яаж гоё болох вэ? Хоолоо яаж амттай болох вэ? Гадны хүн таалагдахаар тийм ээ. Тэгжиж тэдэрсэн долларын наммаар байна шүү дээ. Тэгэлгүй яахан. Гэхдээ тэгээд энэ дээр чинь хүн болгон өөрсдийнх нь дор таксигаа яаж гоё болох вэ? Би жоохон англи хэлтэй хүнийг хаан дуртай газар нь хүргээд өгчдөг хэлтэй болчихъя гэдэг ингээд өөрсдөө дэвшүүлэх хэрэгтэй байхгүй. Өөрсдөө сайжруулах хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй. Одоо тиймэнд л санаа зовмоор байна шүү дээ. Битгий тэр хүмүүсийн хийцэн юмыг муулаад суугаад байл дээ тий. Би бас таны нөгөө ярьслага юмыг харж исэн л да. Мэдээж бид нар нэг жижигхэн өгүүлбэр бичээ тавьсан ч гэл араас нь хүмүүс комент өчтдөг тий. Тэгэхээр яг танай хамтлагийн одоо хийж байгаа үйлдэл хийсэн амжилт бас нөгөө талаас нь харсан эдгээр юм зөндөө байсан байхгүй. Тэгээд би одоо ямар сонио өнцгөөс хардсан бол доо энэ их хөдөлмөрийг бий болгож чадсан энэ хүмүүс өөрсдөө юу гэж боддог бол би бол зүгээр хөндлөнгийн уншигч шүү дээ тий. Надад уншихад бол гутармаар ч юм шиг санагдчихсэн. Та тиймэрхүү сэтгэлдлүүд хэр уншив? Ерөн зүгээр хаяа уншдаг юм уу? Их байна уу? Одоо бол гайг болцсон. Эхэнд яг дөнгөж эхэлж байгаа үед бол их байсан. Бүр одоо фашистлэг энэ тэр орсууд юм асуухлаар л эдгэр чи үндэсний нацистууд л гин бүр Монгол хүн өөрөө гадны хүнд Монголыгоо тэгж муулж яадаг үнийг би анх удаа л олж харлаа. Тэгэх надад амар сонь санагдсан. Тэгэхдээ сүүлдээ бол надад тэр сонин биш санагдсан. Яагаад тэгэхээр монголчууд ярьдаг штэ. Жингийн цуваа явж ил байна, жингэр нохоо хуцчил байна гэж үг өгдөг штэ. Яг үнэ. Тэр нохоо тэндээ хуцчил байг. Би тоохооч байсан. Надад тэр сонин биш. Яагаад тэгэхээр би урагшаал харж байгаа шүү дээ. Одоо урагшаа харна гэдэг үг. Одоо урагшаа харна гэдэг үгийг одоо энд л хэрэглэх хэрэгтэй байхгүй юу? Тэнд биш байхгүй да. Тийшээ харж хуцаж байгаа хүнтэй ярих биш. Ийшээ хараад хийх ажлаа хийгээл ирээдүгөө хараад энэ зүйлээ ирээдүй рүү аваачиж өшөө илүү том болгох Монгол улсаа өшөө хүчрэхэг болгохын ажлыг л хийх хэрэгтэй. Тэрийг л хараа явж исэн дээр юм байна лээ. Ер нь бол. За өнөөдөр хамтлаг хаана явна? Америкт явж байгаа гэж сонссон. Ер нь хичнээн удаагийн тоглолтыг хийчээд байна. Ямар хэмжээнд ер нь зэрэгтэл дүүртэлттэй байна. Дэлхийн анхаарлын одоо ер нь альхан хэсэгт явж байна гэж та дүгнэж байна. Одоо бол нэг 40 мэдэн тоглолт хийцэн явж байна. За Америкт бол нийтдээ баг Америкийг одоо баг 2 тойрох гэж байна уу да баг бүтэн 2 тойрох гэж байна. Тий. Бүх тоглолтууд нь бол маш амжилттай сайн болсон. Үзэгч зэрэглүүд бол тэндээс маш их зүйлийг олж сонссон. Тэгээд үзсэн улсууд нь үзээгүй улсуудаа энийг пянц сэдгээр нь сонсохоосоо гадна амьдаар нь ирж үзэх бол хамгийн чухал юм байна гэдгийг одоо хүмүүс айгүйх комментлж байгаа. Тий. Гадны улсууд өөрсдөө бие биендээ. За тэгээд хүн хамтлаг маань одоо бол ингээд нэг 60 гаруй тоглолт хийх ёстой. Тэгээд тэр 60 гаруй тоглолтоо хийгээд нааша буцах цаг нь бол нэг 12 сарын дундуур хавцаа нааша ирэх байх Монголд. Шинэ жилээр их орондоо байна уу? Шинэ жилээр их орондоо байна. За. Тэгээд 1 сараас эргүүлэл гараад Европын төр эхэлчихэж байгаа юм аа тий. За Монгол дахь тоглолтоо хэзээ төлөвлөгөө гарсан уу? Монголд бол тоглолт одоохондоо яригдаг байгаа. Энэ бол яг лейблийн бүр өөрсдийнх нь яг цэвэр хариуцдаг ажлууд. Тийм учраас бид нар одоо дур мэдээд энд тоглолт хийхгүй тухай ярьж болохгүй, зарлж болохгүй юм байдаг. За яг тийм. Тэгэхээр энэ тоглолтын ажлыг бол бид нар ер нь бол ярьж байгаа. Гэхдээ эрэгч одоо 2020 онд бол энэ тоглоно гэж бол харахгүй байгаа. 21 онд бол тоглох бол магадлал байгаа гэж харж байна. Та одоо ингэдэг штэ аливаа нэг юм ажлыг эхлүүлээд нилээн ингээ цаг хугацаа өнгөрөөд ингэхээр нэг апдейт хийн гэж ярьдаг та тий шинжилэлт хийгээд нэг тийм юуг нь яаж юугаар сольж сайжруулах уу гэх тий. Тэгэхээр тийм зүйл одоохондоо хамтлаг дээр менежмент ч юм уу тийм зүйл хийх хэрэгтэй байна гэдэр гэд харсан зүйл байгаа юу? Эсвэл ойрын хугацаанд шаардлагагүй гэж үзэж байна уу? Апдейт гэдэг ингээ харахаар зүгээр яах вэ? Залуучуудынхаа одоо стилийн имиж тал дээр нь тэр хувц сонорны тал дээр нь өшөө жоохон апдейт хиймээр санагдаж байна. Баяжуулмаар санагдаж байлээ. Хөгжмүүдийн бас нэг жоохон дахиад нэг ширхгийг илүү хийгээд запаслчул зүгээр юм шиг санагдаж байна тий. Солиод шууд тоглолцдог. Хөг нь хуурч бас амархан гардаг шүү дээ. За уран бүтээлийн хувь дээр бол одоо 2020 онд тэртээ дэргүй шинэ альбом одоо хийгдэж байгаа.
Ер нь бол ажилдаа орцсон явж байгаа. Тэгээд 2020 онд бол цоошин нэг альбом гарна. Тэгээд энэ альбом бид нар бол бас ер нь бол альва зүйлийн их л сайн байсан ч гэсэн хоёр дахь альбом маш чухал байдаг. Энэ цаашаа үргэлжлэх үү эсвэл зогсох уу гэдэг хоёрын гол зогсоол нь багхгүй. Энэ дээр маш сайн ажиллах хэрэгтэй гэж би харж байгаа. Энийний дараагийн альбомууд бол ер нь бол даганд гайгүй. Тэгэхээр энэ хоёр дахь альбом бол хамгийн чухал альбом. Тэгэхээр энэ дээр бол маш их толгоогоо ажиллуулж, маш их одоо энерги зарах хэрэгтэй л гэж ойлгож байгаа. Хүмүүс ингэж харддаг л да, аливаа аврам бүтээл шинэ юм эхлүүлэхэд бол ер нь ямар ч ажлыг эхлүүлэхэд хөрөнгө мөнгө санхүүгийн асуудал хамгийн хүндрэлтэй асуудал л гэдэг. Тэр нь ч үнэ нэг талаараа. Нөгөөтэйгөр бол 9 жилийн хугацаанд дотроосоо шатаж дотроо бодол хийлж бясалгаж олон жил явсны өвчин магадгүй эсвэл би таныг зугуухан энэ бүхнийг бас бий болгож чадсан болов уу гэж бодоод байна л да. Эсвэл үгүй юу санхүүгийн ер нь эрхчлөөнд та бас хүрцэн үү, хүрэх боломж ер нь ихэр нээлттэй байна гэж үздэг үү? Ер нь л яг явж л байна одоохондоо. Хүн болгон л бидрийг хамгийн түрүүнд харахтаа баян болсон, эсвэл мөнгөтэй болсон гэж харж байгаа. Тийм ч учраас би асуугаад байна л да. Тэгж битгий хараасаа гэж би хүсэж байна. Аливаа зүйлийг хийхэд тийм амар хүчтэй. Өөрөөсөө энийг нь туулж үзээг болохоор мэдэхгүй байна. Гараал одоо ингээл Европ тоглоод Америкт 60 тоглолт хийгээд тэгэхээр за эдгээр бол одоо нөхцөлгүй байм болцсон л гэж ойлгож байгаа тийм. Тэгээ бөөн доллартай болцсон гэж ойлгож байгаа. Үндсэндээ эхлээд тэр улсуудын зардлыг эрүүл ухаанаар тооцоод үзээрэй гэж би хэлмээр байна тийм. Тэр том одоо түр автобус байна. Тэр улсуудын 88 хүний онгоцны зардал байна. Ирж очих. Тэр улсуудын шин тэмдэг байх буудал хоолны зардлууд байна тийм. За ингээд тэр заалуудыг түрээсэлж байгаа тэр тоглолтын зардлууд байна тийм. Тэр плей хэвлүүлэх, тэр мерчендайзингийн тэр одоо футболч самц цамцыг хийлгэх гэдэг ингээд эн чинь бүгд зардал шүү дээ. Тэгээ энэ олон зардлын дундаас тэр тоглож байгаа тоглолт маань 500-аас 1000 хүний хооронд хэлбэлзээд байгаа энэ тоглолтын зардлууд нь өөрөө хоорондоо нийлээд ямар хэмжээнд очиж байгааг харах юм бол зардал бол одоохондоо дүндээ дүнэл явж байгаа тийм ээ. Мэдээж ойлгомжтой. Юм алсуураал ингээд сайжрахаас биш. Шууд ингээд гарцсан л бол одоо мөнгөтэй болчлаа гэж бити ойлгосоо гэж би хүсэж байна. Тийм учраас бидний одоо хийж байгаа зүйл бол нэлээд их зовлонг туулж ийж, нэлээд их хүчийг зарж ийж дараа нь юмд хөрөх байх гэж харж байгаа тийм учраас яг хүн болгоно л одоо юу гэдгийг одоо баян болцсон одоо штэ айхтар гэж хараад байгаа шиг. Зүгээр тийм биш ээ л гэж хэлмээр тий. Бид нар хөдөлмөрлж байгаа тий. Хөдөлмөрлж байгаа тий. Их хөдөлмөрийн цаана мэдээж хөдөлмөрсөн хүн үр шимээ хүртэн тэр үл ойлгомжтой голон зүгээр цаг хугацаа л харуулна тий. Би бас юу гэж асуух гээд байна гэхээр бид Монгол улстай сая жуулчаа авчирдаг улс орн болно л гэж зарлага тавьсан явж л байгаа. Тэгэхээр та бүхний хийж байгаа нийгэмд оруулж байгаа энэ хувь нэмэр одоо улс орныхоо хөгжилд оруулж байгаа энэ хувь нэмэр бол дэлхийд Монголыг судлагдахгүй болоход бас түрүүн би хэлсэн тий хэрэг болж байгаа юм болов эхлэн тавигдж байгаа юм болов магадгүй Монголд очиж энэ тоглолтыг нь яг Монгол улсад нь ямар улс орн байдгийг ямар нутаг орн байдгийг тэнд нь очиод тэр одоо яг язгуурын тэр их оронд нь өөрийнх нь тоглолтыг үзвэл би Англидаа ч юм уу Америктаа үзснээс арай өөр мэдрэмж төрж магадгүй гэсэн жуулчдын тоог нэмж байгаа болоо гэж бодох юм. Сая бид нар интернэшнл клуб дээр тэр 36 мянган нэг гадны хүмүүс байгаа шүү дээ. Тэр чинь 110 орны 36 мянган одоо гишүүнтэй болсон байхгүй юу. Тэгээ энэ орныхын гишүүдийн дунд хүү хамтлаг хэрвээ Монгол улстай ирээд тоглолт хийвэл та нар ирж үзэх үү гэдэг асуулга хийсэн. Тэр асуулгын үр дүнд бол бараг 90% нь гараа хөргсөн байгаа. Тэгэхээр лейблийн зохион байгуулж байгаа одоо энэ тоглолтын график юмнууд бол одоо өмнөх жилээс дараа жилийн юмнууд нь бүгд зоогдчихдаг байхгүй юу? Хөрүүлээд хуваартай. Тэгэхээр ирэх 2020 он бол хүү хамтлаг бол битүү ажилтаа байхаар төлөвлөгдсөн учраас энд ямар ч график байхгүй явж байгаа. 2021 онд бол бид нар албан ёсоор энд бас оруулж ирээ гэдэг тухай лейблтэй бас яриад байгаа. Тэр нь бас энэ 100 жилийн ойтой бас холбоотой давхцуулаар тийм ингэж хийвэл тэр үед бол Монголд ирэх жуулчдын тоо асрах болох бас юм хандлага байна тийм гэдэг үүднээсээ бид нар бас ярьж байгаа. Лейблтэйгээ ярьж байгаа. Тэгэхээр
Мэдээж энд ийм сайхан юм хийж жуулчдыг татах гэж байгаа нэг өнцөг байхад нөгөө талд түрүүний таны хэлсэн тэр одоо хоол, тэр байр, тэр одоо нойлын асуудал гэл ингээд нөгөө жуулчдаа хүлээж авах нөхцөл орчноо бид бүрдүүлж чадж гэнэ үү гэдгээ бас энэ дээрээ бид нар маш сайн анхаарах хэрэгтэй. Яг хуу эн чинь амар их хүч зарж, амар их энерги зарж ээж, амар их одоо цаг хугацааг зарж ээж энэ зүйлүүдийг нааш татчих штеп. Тэгээд татаад ороод ирэхэд нь энд жорлон байхгүй ч байдаг юм уу, хоол намтгүй ч байдаг юм уу те. Эсвэл янз бүрийн тэрэнд нь янз бүрийн одоо үс хялгас гарч ирэл гэх мэтлэнгээс эхлүүлээд жижиг юмнасаа бид нар бүх юмаа төгс байдал руу шилжүүлэх ажил дээр л одооноос орж эхлэхгүй л бол оройтсон байх вэ. Тэгээд тэр олон ирсэн жуулчдаасаа дандаа муу үнэлт аваад явах юм бол тэд нар цаашаа дахиад 10 сая хүнд Европтой тараагаад тэгээд дахиж ирэх хүн байхгүй болно шүү дээ. Тэгэхээр татах арга гэдэг чинь өөрөө маш том бодлого байх хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Энэ дээр бол улс өөрөө маш их анхаарал тавьж одоо энэ стандартчил одоо ийм байгууллагууд нь энэ дээр маш том стандартуудыг бий болгож гаргаж ирж тавиа тий. Эсвэл энийг хэрэгжүүлээд хянаад сайжруулад ингээд явах хэрэгтэй юм шиг надад санагдаж байна тий. Тийм. Та бол Монгол улсын гавьяат гэдэг энэ хүндтэй цолыг бол мэдээж энэ хамтлагийн үйл ажиллагааг эхлэхээс өмнө ингэж одоо түмэнд Монголыг таниулахаасаа өмнө авсан энэ сайхан шагналтай. Тэгэхээр мэдээж та түрүү хэлсэн 37-8 жил бас урлагийн салбарт ажиллаж байна гэж энэний ард маш их нөр их хөдөлмөр байгаа нь бол ойлгомжтой. Гэхдээ би бас таныг зөвөр үзлээд тухайн хувь хүний чинь хувьд та шагналыг ер нь юу гэж боддог вэ? Шагнал таны дотоод мөн чанарыг магадгүй дотоод сэтгэлийг тань хөдөлгөх бас хөшүүрэг болж чаддгүй. Зарим хүнд бол үнэхээр хүндтэйгээр ирсэн шагнал бол тийм л гэж хариулдаг шиг байгаа. Зарим хүмүүс бол одоо сүүлийн үед их шүүмжлэлтэй хандж байгаа шагналд шагнал хавтгаарлаа, хүн болгон л алтан гац авдаг, хүн болгон л гавьяат болдог болж тэ гэж. Тэгэхэд жинхэнэ авах ёстой хүмүүс нь авахгүй л байх шиг эдэргээд ингээд шүүмжлэлтэй ханддаг. Та ер нь шагналын тухайд таны бодол? Шагнал бол ер нь бол тухайн хүний хийсэн зүйлийг хүндэлж байгаа зүйл л дээ. Тэгэхдээ юу гэдгийг одоо социализмын үед өгжсэн шагнал үнц нь одоо энэ цагт өгж байгаа хүмүүст өгж байгаа шагнал хоёрын хооронд асар их ялгаа бий болчиход байна. Ялгаа бий. Энэ дээр юу нь ялгаа гэхээр энэ мөнгөний ялгаа бий болчихдог. Аливаа шагналын ард талд социализмын үед өгжсэн гавьяат шагналын ард 6,000 төгрөг байдаг байхгүй юу? Социализмын үеийн 6,000 төгрөг шүү дээ. Социализмын үеийн 6,000 төгрөг гэдэг чинь тэр үед Москвич авчих юм уу? Эсвэл 2 муу 3 өрөө байр 2-3-ыг авчих хэмжээний мөнгө байхгүй юу энэ чинь. Социализмын үедээ бол одоо бол яг тэр социализмын үед байсан мөнгө нь тэр чигээр энд явж байгаа байхгүй юу? Тэгээ одоо 6,000 төгрөг юу юм бэ? Нэг 5 хоол авч хийж чадахгүй юу те? Бараг л чадахгүй те. Энэ дотор үн цэн нь оршоод байгаа. Тэгээд энийгээ дагаад шагналч нь өөрөө ийм үн цэнгүй болоод тэгээд нөгөө хавтгаардаг байдал нь бий болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ шагнал дээр жоохон хуулийн жоохон өөрчлөлтүүдийг дахиад хийх хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа. Шагнал бол өөр ингэсэн үн цэнтэй тэрний ард нь тэр хүний хөдөлмөрийг үнсэн тодорхой хэмжээний мөнгө төгрөгтэй байх ёстой. 60 сая төгрөгч юм уу гавьяат нь те. За төрийн сойрхол нь 100 сая төгрөгч байдаг юм уу. Ингээд үнэлгээтэй байх ёстой байхгүй да. Тэгээд энэний чинь ард яах вэ гэхээр энэ улсууд чинь одоо нас өндөр нэлээд гарч иж энэ шагналыг авч байгаа шүү дээ. Тэгээд авангуудаа нөгөө насныхаа эцэст одоо гавьяат авцсан хүн чинь найр хийх хэрэгтэй болно. Тэ багада 12-3 сая төгрөгөл зарж байгаа шүү дээ. Тэр мөнгө чинь тэр настаа ч бол гаргаж чадахгүй шүү дээ. Ингээд нөгөө шагнал авсан бүр өөрт нь бүр тий өөрт нь бүр одоо хүндрэл болж хувираад байдаг энэ асуудлууд байна л да. Тэгэхээр энэ шагналын асуудлыг бол одоо үндсэндээ бол дахиад хуулиа шинчлээд энэ дээр нь засвар шинжилэл оруулаа тийм ээ. Энэ дээр ерөөсөө энэ дээр байгаа засаг төрийн улсууд маань их хурлын гишүүд маань ерөөсөө санаа зовхгүй. Урлагийг ямар хэмжээнд авч үзээ. Одоо өөрөө их нэр олох гээд байгаа юм шиг л. Тий, энэ ерөөсөө зүгээр тэгээд өгөөд байгаа нь өөрөө энэ хавтгаарж байгаа чи ерөөсөө энэ зүгээр одоо төмөр болцсон учраас л хавтгаараад байна шүү дээ. Ард нь мэдээж нэг 60 сая төгрөг дагчвал наадуул чин шагналаа тийм хамаагүй цацж эхлэхгүй. Ягаад гэхээр мөнгөө бодж эхэлнэ. Шагналаа маш сайн нарийн тооцож эхэлнэ. Хэнд өгөхгүй юу гэдгээ маш сайн судалж эхэлнэ. Энэ маш их нарийн ажил болно л доо мэдээж. Тийм учраас шагналыг би арай жоохон өөр хуулийн шинжилт оруулж хийх ёстой л гэж харддаг.
Тэгэхээр би бас ягаад шагналын тухай таны үзэл бодлыг сонссон бэ гэхээр хамтлаг гарч ирээд дэлхийд нэлээд сайхан тоглолт хийгээд хүлээн зөвшөөрөгдсөний дараа бас хангаар додгон авсан тийм нийслэлийн одоо бас шийдвэрээ гаргачаад байгаа Чингисийн одоо Чингис хааныхаа төрсөн өдрөөр бид Чингисийн одонд Дэхүү хамтлаг гэдэг одоо энэ нэрийг бас зүүх болсон байгаа. Тэгэхээр танаа хамт олонд юу ч гэсэн одоо бас нэвтрүүлэг хэдийгээр чагнал авахаас өмнөх өдөр нэвтрүүлэг маань гарч байгаа. Гэхдээ та бүхний хийсэн оруулсан хувь нэмэр яхаарахгүй энэ одонг бас авах хэмжээнд очив болов уу гэж ингэж бодож байгаа учраас баяр хүргье гэж бодож байна үзэгчдийнхээ амнаас. Тийм. Тэгэхээр ер нь бол шагнал ингээд авахаараа таны хувьд танаа хамтлагийн хувьд бас хамтлагт нь гэдэг юм уу багт нь байгууллагад нь өгдөг хамгийн анхны одоо Чингисийн одонгоос өгч байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол их тийм утгаараа их зөвхөн дарс тондогт өгч байгаа гэдэг утгатай биш учраас их гоё сонсогдоод байгаа юм л да. Мэдээж тийм шүү дээ. Хамт олонд нөгж байгаа хамгийн анхны Чингис хаан одон болж байгаа юм байна лээ. Над бол маш их таалагдж байна. Залуучуудад маань маш том ташуур болж байгаа байх гэж би бодож байна. Энэ том нэр хүндийг үүрж явах гэдэг чинь өөрөө төрөөс өгсөн том ташуур байх л гэж ойлгож байгаа. Энэ богино хугацаанд авж байгаа шагналда мэдээж чи түрүүн хэллээ яагаачгүй залуу хамтлаг нэг жилч болоогүй байна тийм ээ. Тэгвэл энэ шагналыг хүртчихлээ. Энэ яг тэр дээр байгаа засаг төрийн өөрсдийнх нь үнэлэмжил байх мэдээж би тэгж ойлгож байна. Бодлого бас байгаа. Мэдээж бодлого байгаа бах энэ Монгол улсыг цааш нь дэлхийд улам их сурчлах. Ер нь зүгээр үр дүнгийн харуул зүгээр нэг Монгол улсыг дэлхийд сурчилж байгаа нэг талаасаа бол биш байгаа юм байна. Монголд байгаа болсон залуучууд Монголынхаа бас ард түмнийг хүү хамтлаг маань өөрийнхөө уран бүтээлд энэ гарч ирсэн байдлаараа бол нэлээд их сэрэж байгаа. Сэрэж байгаа. Залуучууд маань айгүй их биелгээ хийдэг бол үндснийхэн чиглэлийн юмнууд руу айгүй ханддаг бол урд нь тийм байгаагүй шүү дээ. Хүү хамтлаг гарч ирснээс хойшоо энэ зүйлүүд рүү айгүй хандаж эхэлж байна. Түүх соёл руу айгүй хандаж эхэлж байна тийм ээ. Тэгээ энэ чиглэлтэй холбоотой энэ телевиз радионууд янз бүрийн нэвтрүүлэг судалгаа түүхэн сэдвтэй зүйлүүдийг маш ихээр судалж гаргаж ир шийдэг болж эхэлж байна. Фэйсбүүкээр дүүрэн дандаа түүхэн сэдвтэй ярилцлагууд өрнөдөг болчлоо тийм. Энэ бас нэг өөр төвшөнд аваачаад гаргаад ирээд байна л та. Тэгэхээр энэ үнэмжийг бас харсан байх гэж би бодож байна. Тийм болохоор хүн хамтлагт зүгээр богино хугацаанд авж байгаа шагналч гэсэн энэ бол том ташуур болох байх. Тэрнээс би энийг нэг айхтар бас тодорхой хэмжээнд үнэлсэн байх. Гэхдээ том ташуур байх хэрэгтэй гэж би ойлгож байна. Мэдээж 9 жил хөдөлмөрлөж 9 жил бодол хийлж гаргаж ирсэн энэ юмны үр дүн бол нэг хэдэн жилээр зогсохгүй байх. Энэ бол цааш нь одоо өөрсдийн одоо нөгөө дахиад хамтлагуудыг бий болгох, дахиад одоо өв соёл, уламжил энэ үүх түүхээрээ бахархах тэр үндэсний баялаг бүтээгчдийг бий болгоход бас хувь нэмрээ оруулах байх л гэж бодоод байна л да. Тийм. Ер нь таны цаашдын дараагийн уран бүтээл гэдэг юм уу дахиад одоо магадгүй эдэн авьяастай залуучууд тань дээр одоо хурж ирээд за одоо яг таны байгуулсан хамтлаг шиг бид ийм одоо үндэсний үзэлтэй ийм сайхан эх оронч бодол сэтгэлгээгээр өв соёлоо дээдлсэн ийм сайхан уран бүтээл хиймээр байна гэвэл одоо ингээд та цааш нь продюсерлаад аваад явах бас боломжууд хэр байгаа болох уу? Ер нь тийм амархан биш л дээ. Ер нь бол тгий гэдээ хэлчих болохгүй л байна шүү дээ. Энэ хүү хамтлагыг та нар одоо гарцсан гэж харж байгаа. Гэхдээ энэ гараагүй байгаа. Би бол тэгж л харж байгаа. Би бол тэгж л бодож явж байгаа одоо. Ягаад тэгэхээр хүү хамтлаг маань дөнгөж дөрөөн дөрөөч гараагүй тий. Гарын ганцганд арай хүргээгүй байна. Хүргээгүй байна. Хүргэцсний дараа бол болно. Хүргээгүй байхад нь бид нар нэх олон салаа олон юмнууд гарч ирээд эн чинь өөрөө юмыг хүчгүүдүүлдэг, сулруулдаг тий. Энэ зүйлийг маань одоо энэ зүйл хүчээ авцсан байгаа дээр нь улам харин эрчийн нэмээ цааш нь сайн явуулах хэрэгтэй. А энэ бүр буухгүй бол за энэ одоо ингээ болчлоо дөө эмэйл дээр гараа мортцсон гэсэн үед нь дараагийнх юмнуудыг бэлдэж л байх хэрэгтэй. Гэхдээ тэдрийг багаар маш сайн чанартай өөр өнцгөөс харсан өөр арай шинэлэг өөр төрлийн юмнуудыг гаргаж ир тавих хэрэгтэй гэж би харж байна. За баярлалаа. Өнөөдрийн манай цаг үйл бодол нэвтрүүлэгт энэ сайхан баярын орой одоо Али хойморт бас урлагаар дамжуулж дэлхийд Монголоос сурчлахын нүүсэд бас гаргасан амжилтыг тань үзэгч олон бол хүлээн зөвшөөрч байгаа гэж бодож байна. Тэгээд таны хамт олонны таны одоо ажлын уран бүтээлд маш их амжилтыг хүсье. Урлагийн тэнгэр янжин лам үргэлжид бас ивэж байхтаа гэж өрөөе. За баярлалаа. За энэ сайхан нэвтрүүлэгтээ намралтын өдрөөр урьж оруулж байгаа та бүхэндээ маш баярлалаа. Тэгээд та нарыг ч гэсэн бас
уран бүтээлд цаашдаа чи ажилд улам их амжилтыг хүсье. Тэгээд нийт үзэгчдээ бас сайхан Монгол бахархлын өдрийн баярын мэндийг хүргье гэж бодож байна. За баярлалаа. Ингээд манай өнөөдрийн цаг үеийн слот нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай үзэгчдээ.